За баярлалаа, энэ сайхан бэлэгт сайхан өдөр төрийнхөө ордонд орж ирж төр засгаасаа ийм сайхан шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Мэдээж баярлж байгаа маш олон хүмүүс байна. Хамгийн түрүүнд өсгөж төрүүлсэн ижийн аавдаа, сургууль хүмүүжүүлсэн багш нартаа, хамт ажилласан хамт олондоо, тэгээд гол нь хүлээсэн сэтгэлийн урмын үгээр тэтгэж байсан үзэгч түмэндээ маш их баярлалаа. Та наргүй бол одоо бид уран бүтээлчд одоо хинсэн бэлээ. Тэгээд уран бүтээлч хүн өөрийнхөө уран бүтээлд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд төр засаг маань хизээ нэгэн цагт ингээд энэ сайхан хайр хишгээ хүртээдэг юм байна. Баярлалаа үзэгч түмэндээ, ард түмэндээ эрүүлийн аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээ. Таныг бол одоо унган хайрын нар мандах гэдгээр олон хүн мэдэн шүү дээ. Энэ сайхан уран бүтээлийн талаар өнөөдөр та дурсаж яриа. Унган хайр жүжигийн дугуйл одоо 30 гаруй жилийн өмнө дууссан, оюутан байхдаа дууссан. Тэрнээс хойш маш олон жүжиг киноны дуу ирсэн. 80-аад оны кино жүжигийн дууг бол нэлээд олон доонуудыг бол дуулсан байдаг. Энэ бол маш мундаг хөгжмийн зохиолчд, тэр дууны шүлэг зохиодог агуу уран бүтээлчдийн одоо надад итгэсэн итгэлээр бүтсэн сайхан бүтээлүүд байлаа. За тэгээ мэдээж миний ихэнх амьдрал бол драмын урлагтай бас холбоотой. За би улсын филармон, Айрмын драмын театр, улсын драмын эрдмийн театр гэдэг энэ олон хамт олонтой одоо маш сайхан ажиллаж ирсэн. Хамтран ажилласан уран бүтээлчтэй бүх театрын арын албаныхандаа бүгдээрэнд нь одоо баярлалаа л гэж хэлэх ёстой.